23 настай Эмма гэдэг эгэл жирийн Америк охины амьдрал тохиолдсон онц сонирхолтой гоё түүхийг оруулъя. За Эмма гэдэг охин бол нэг тийм баян тарган айлын охин биш, бүр дунджаас доогуур амьдралтай, орлого мөнгө нь одоо тодорхойгүй тийм л айлын эгэл жирийн охин. За аав нь бол цагтаа үйлдвэрт ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас бол ажлаа болсон. За тэгээд ээжтэй нийлээд одоо жижигхэн камион аваад тэрэн дотор одоо хуучин эдлийн хуучны зүйлүүдийг ачаад энэ тентхийн жижиг хотуудаар явж одоо брокант маягийн 8 хийдэг яг иймэрхүү одоо эгэл жирийн айл байсан. За ингээд ганц охиноо одоо их сургууль төгсөгчөө гэдэг үүднээс одоо хоёр талаасаа хичээсэн боловч одоо олигтой мөнгө төгрөг хурааж чадаагүй учраас одоо тэгээд ямар ч байсан гал алдчихгүйхэн шиг явсан. За энэ хооронд Эмо охин одоо 10 жилээ төгсөөд их сургууль тэнцэж орсон. За тийм учраас одоо сургалтын зээл авч одоо их сургуулийг бол дүүргэж байгаа. За мэдээж одоо ээж аав хоёр нь орон байраар хангахаас гадна даатгал бас бус одоо хэрэглээний зардуудын чүү айд авдаг. Гэхдээ яг хөө сэтгэл санаагаараа эцсийн бүлэгт охин их сургууль төгснөө диплом авна гэдэг одоо ирээдүйн тэр гоё зүйлээр тэжээгдэж эдний гэр бүл одоо ингэж амьдарч байсан. За тэгээ харамсалтай нь Эмаг 4 сард их сургуулаа төгсгөөс өмнө 1 сард аав ээж хоёр нь энэ тентхийн хотуудаар одоо жижиг сажиг 8-аа хийж явж байгаад автомашины осолд өртөж хоёулаа газар дээр нас орсон ийм гонигтэй үйл явдал болсон. За диплом аавна гэдэг зөвхөн Эмагийн амьдралыг өөртөө зогсохгүй бас ээж аав хоёрын залуу насны амьд явж байгаахийн утга учир нь охиноо нэг дипломтой байгаад одоо томоо юунд ингээ ажилд орчоосоо гэсэн тийм хүсэл мөрөөдөл бас давхар явж исэн учраас энэ дипломыг авна гэдэг бол Эмагийн хувьд үнэхээр маш том зорилго байсан байгаа. За ингээ 1 сард болсон осол аваар түүний дараах уйгашуу за тэгээ оршуулга түүний зардал тэгээ ээж аавынхын даатгал 9 шидийн бүх зүйлүүд нь нийлээд 4 сар гэхэд одоо Эма бол санхүүгийн маш хэцүү байдалд бол орсон. За хамгийн сүүлийн одоо байрныхаа түрээсийг төлөө цаана одоо ямар ч мөнгөгүй болж одоо үлдсэн. За 4 сард өөрийнхөө дипломыг аваад ойролцоогоор 100 гаруй компани руу өөрийнхөө CV-г явуулж одоо маш хурдан ажил төрөл болохгүй бол хамгийн сүүл сард одоо сүүл сарынхаа төлбөрийг төлчихсөн учраас дараа сарын төлбөрийг байхгүй тийм эзэгтэй нөхцөл байдалд бол орсон. За ингээд мэдээж аав ээжийнхээ хам цуглуулдаг байсан одоо гахаага хагаж тэр дотруугаа зоосон задгаа центүүдийг цуглуулж одоо тэрүүгээрээ энэ сарынхаа хоол ундсны мөнгийг одоо даана гэсэн тийм бодолтой болсон. За ингээд аав ээжтэйгээ хамт ингээд цуглуулж исэн гахаага ингээд хаглаад үзэхэд цаана нь бол нэг ойролцоогоор бутархаа $50 бол гарч ирсэн. За ингээд $50 кармалаад тэгээд хүнсний дэлгүүр рүү явсан. За хүнсний дэлгүүрт явахдаа сүлжээ дэлгүүрийн хамгийн хямд буюу одоо $50 сарынхан хүнсийг базаах одоо зорилго тавиад Эма охин хүнсний дэлгүүрт орсон. За ингээд дэлгүүрт орж явах үед асар их хэмжээний бороо ороо тэр хооронд одоо дэлгүүрт хамгийн хямдхан одоо 1 сараа даачхаар гуйрал будаа ийм килограммын одоо зүйлүүдийг авсан. За дээрэс нь лаазтай том одоо шошны шүл янз янзын шүлнүүдийг литрээр нь аваад баг багаар идээд ямар ч байсан ажилд ортлоо энэ 100 гаруй одоо CV-д одоо хариу ирэх байх гэсэн одоо горилдохоор хамгийн сүүлийн $50 шавхаад ингээд өөрийнхөө юмнуудыг бол авч байсан. За ингээд аваад касс руу хурж ирсэн. За ингээд кассан дээр ирэхэд яг урд нь бас өөрөөс нь ялгаагүй бас нэг бороонд нь орчихсон бас нэг ядруухан 60 орчим насны хүн кассны хүнтэй бас юм яриа зогсчихсэн байдаг. За ингээд араас нь очрлоо тэр хоёрын яриаг сонсоход яа харахгүй тэр хүн сүүлийн 2 хоногийн мэдээгүй энэ жижиг сажиг юм талах малах энэ төр автсан. Тэгээд лаацтай юм тон загас авсан тэрийг ингээд нийлүүлээд идэх гэсэн чинь мөнгө нь өрөхгүй байгаа болтой зоосон мөнгө орцсон зогсож исэн. За ингээд тэр хоёрын яриаг сонсоход бол одоо тэр хууд юм зарж байгаа одоо кассын охин бол одоо боломж байхгүй та мөнгө гүйцээж өгжээж одоо энэ зүйлүүдийг авна гэдэг хэлсэн. За тэгээд нөгөө хүн чинь 2 хоног хоол мэдээгүй учраас айгүй хөлсөө тэгээд тэр нэг бол лаацтай загсаа үлдээгээ талхаа аваад гарах эсвэл лаацтай загсаа аваад талхаа үлдэх ийм хэцүү байдалд орсон байхад Эма араас нь хараа зогсож исэн. За тэгээ хараа зогсож исэн учраас одоо тэр хоёрын үйл явдлыг ойлгоод хүнийхээ амийг өгчгөө би төлөё гэдэг тийм саналыг хэлсэн. За касс ч хүүхэн окей гэж шууд кассын машин уншуулсан. За тэнгууд нөгөө нэг 60 орчим насны нэлээд ядруухан явж байгаа хүн одоо аав шиг хүн эргэж хараад миний охин хэрэггүй надад заавал ингэ сэтгэл гарах хэрэггүй ч өөрийнхөө
одоо ажил амьдралдаа санаа зовоо гэдэг үг хэлсэн. За тэнгууд ямаагүй яхаа би танд одоо энэ мөнгө төлж надаас боломж олцоод байна гэд өөрийнхөө одоо тэ авсан бүх бүтээгдэхүүнүүдийг бүр цент дутмаар нь ингэж тооцож авсан. Тэгсэн мөртлөө кассан дээр ирээд хүний имийг одоо тэ сэтгэл гаргаж ингэж төлөх юм одоо нөхцөл байдал үүссэн. За ингээд кассын хүүхэн одоо тэдэн доллар боллоо, тэдэн цент боллоо гэж хэлэхэд эмо очоод өөрийнхөө цүнхийг ухаад бас баахан зоосон задгаа мөнгө гаргаж ир тэндээс ширхэглэж бас тухайн хүний төлбөрийг төлсөн байгаа. За ингээд тухайн хүн бол асар ихээр баярлаа те надад ингээд архитарс тамхитараа авч өгөхгүйгээр ингээд хоолунд авч өгсөн те өстой мундаг охин байдаг чиний ажил амьдрал үүс цаашдаа ингээд сайхан гэлтгонож яваарай гэж өрөөгээд одоо талах одоо тон загс аваад ингээд цаашаа дэлгүүрийн үүдээр гараа явсан. За касси охин бол та мундаг өсгүй байна те одоо ингээд энэ хүний төлбөрийг төлдөг ерөнхийдөө ийм ховор тохиолдол байдгаа гэж хэлсэн. Тэнгүүд яхаа миний ааваас ялгаа байхгүй би нэг хэдэн сарын өмнө аав ээжээгээ бас ингээд ослоор алдчихсан учраас нэг иймэрхүү аав ээжийн насны хүмүүсийг харахаар бас нэг уйлчих га те сэтгэл хөдлөд ингээд байгаад байдیں۔ Тэг яг нөхцөл байдал ингэж л таарлаа. Тэг аав ээжийнхээ араас жоо буян юм да энэ гэсэн юм яриад мөнгөний төлдөг. За ингээд өөрийнхөө мөнгөний төлөөд идэж уух юм аваад гэр орон руугаа яваад тэгээд сайхан хоолундаа нилээн бас те танигтайхан цаттал биш зөвхөн гол зогоох маягтай өөртөө хоол хийгээд оройны хоол идчихээ сууж исэн. За ингээ мэйл хийгээ нээхэд яг харахгүй маргааш 9 цагт нэгэн компаниас ажлын ярилцлаганд одоо урьдсан тийм захаа тэрнийг одоо баталгаажуулсан мэйл ирсэн. За энэ мэйлд маш аяаралтай хариу өгчөөд эма одоо 9 маргааш өглөөний 9 цагт ажлын уулзалтанд бол өөрийгөө бэлдсэн. За ингээд өөрөөсөө үлдсэн одоо хуучин байгаа те хувц хонор пижак бүх зүйлээ сайхан эндүүд тавьчаад маргаашийн өглөөний цагийг хүлээсэн. За тэгээ шөнийн цаг урт явахгүй ямар ч байсан эртхэн орондоо ороод ингээд өөрийнхөө хийсэн бас те буянтай өвөлдөө сэтгэл ханаад аав ээжээгээ нэг дурсаад тэр 200-ыг харчаад тэгээ унтсан байдаг. За ингээ өглөөний 7 цагт босоод өөрийнхөө бүх зүйлийг бэлдээд өөрийнхөө бичиг баримт диплом энэ бүх зүйлүүдэд цүнхлээд ингээд эртхэн одоо тухайн офис дээр 8:30 гэж очисон. За 8:30 дээр очиход бол тухайн офисын одоо ресепшн буюу те тийм хоёр эмэгтэй сууж исэн. За ингээ ороод уучраа хэлээд би өнөөдөр ингээд 9 цагаас ингээ хүний нөөцийн албаныхантай ажлын уулзалтад ингээ ирчлээ гэсэн. За та энд сууж байгаа 9 цагаас хурал эхэлдгээр эхэлнэ. Манай хүний нөөцийн албаны одоо те дарга тантай уулзалтнаа. Дээрээс нь хүний нөөцийн албаны одоо дадлагжигч одоо нэг оюутан бас тантай уулзалтанд орох учраас та ингээд хүлээлгийн танхим суужээ гэдэг үг хэлсэн. За ингээд мэдээж тэндээ суугаад өөрийгөө те яаж ярих уу, яах вэ, яаж өөрийгөө хэрхэн таниулах уу гэдэг бүх зүйлээс бодож исэн. Ажил төрөл бол тийм амархан олдчихдаггүй, айгүй хэцүү. За Монгол ч гэсэн бол ялгаа байхгүй. Хүмүүс бодохдоо дипломтой болчвол их сургуульд сурчвал тэгээд юм болчихжийн гэж ойлгож бас буруу хандаад байдаг. Гэтэл яг тэр мэрэгжлэр одоо хэдэн зуун хэдэн мянган хүн одоо төгсөж байгаа учраас тэр дунд одоо ажлын байр олно гэдэг бол үсэн дунд зөв шийдчихээ тэрнийхээ араас хайгаад явж байгаатай асар хэцүү тийм одоо үйл ажиллагаа байдаг. Тэгээд ихэнх компаниуд дандаа синдээ дөнгөрдөг учраас 100 гаруй компаниас ганцхан компани одоо одоо ажлын ярилцлаганд оруулсан. За ажлын ярилцлаганд мэдээж ганц хүнийг оруулахгүй 10-20 хүнийг одоо нэг зэрэг дуудаж тэр дундаас хамгийн таалагдсан хүмүүсээ ажилд авдаг ерөнхий иймэрхүү байдаг. Тэгээ ажилд аваад тэр дороос хүний амьдрал сайжчихгүй 3-4 сар 6 сарын туршилтын хугацаануудаас явагддаг учраас ерөнхийдөө ажил олно гэдэг бол асар хэцүү тийм нөхцөл байдал үүсэж байгаа. За ингээд 9 цаг хүртэл хүлээсэн. За удалгүй хүний нөөцийн алба болно. Түүний дадлагжигч одоо туслах нь одоо ингээд том хурлын заалтанд яваад орсон. За ингээд тухайн ресепшн аймаг дагуулад бүх хүчиг баримттай хүний нөөцийн албаны даргын өрөөнд оруулаад ингээд өөдөөс нь хараа суулгасан байдаг. За ингээд хүний нөөцийн албаны дарга бол цаг шахуу байгаа. Олон хүний ярьцлага, олон хүний CV-тэй танилцж байгаа учраас бас бичилж уулзнаа гэдэг бас боломжийн хувилбар. Ер нь бас эндээ дөнгөрдөг. Гэтэ дуудаад уулзсан. Дуудсны дараа эргээд хариу өгнө гэдэг ч юм уу айгүй тийм цаг хугацаа авсан сэтгэл зүйн аяг хэцүү асуудал байдаг. За ингээ ямад бол яхаарахгүй энэ ажилд орохгүй бол болохгүй дараа сарын одоо төлбөр тооцоо даатгал өчнөө олон зүйлүүд хүлээж байгаа учраас аягүй байдалд орсон. За ингээд ээж аваас үлдээсэн юм гэж байхгүй. Тэгээ яг өөрийнхөө гараар өөрийнхөө амьдралыг босгож байгаа учраас тэгээ ярилцлаганд бол нэлээд бие ороод асуугч талын асуултуудад бүгдэнд нь эмгц цэгцтэй зөв хариулаад ингээд эхэлсэн. За ингээд эхлээд ярилцлага удаагүй байж итэл одоо хаал хонгоод араар нэг хүн ингээд яваад өнгөрсөн. За ингээд тэр хүн лөө хас харах боломж байхгүй. Гэхдээ тэр хүн хажуудлын хөндлөнгийн сандал дээр суугаад тухайн ярилцлагыг бас хөндлөнгөөс ажиглаж суусан. За ингээд нүдний булангаар харахад бол үнэхээр
зочирсон. За юу болсон бэ гэхээр өчигдөр дэлгүүрт одоо нэг талх барьцсан, лаазтай тон загас барьцсан одоо идэхгээ явж исэн ядруухан хүн өнөөдөр те костюм пижак өмсчихсэн, сахалнуудаа маа ингээ сайхан янзалчихсан цэвэрхэн тийм одоо 60 орчим насны хүн бол одоо сууж исэн байдаг. За мэдээж нүднийхээ харцаар тэр хүнийг таниад үнэхээр гайхсан. Тэгээд мэдээж хүний нөөцийн албаны дарга одоос нь хараад сууж байгаа учраас ийш тийш хараад иж болохгүй. Тэгээд ингээ бие барьс хийгээд энэхүү одоо ажлын уулзалтыг бол одоо дуусгасан. За хүний нөөцийн албаны дарга бол яг хүмүүсээс асуудаг асуултуудыг эмч зэгцтэй асуусан. За тэрэнд нь эма бие барьсан ч гэсэн чадлаараа хариулаад энэ ярилцлагыг дуусгасан. За ингээд эргэж хариу өгнө гэдэг үйл ажиллагааг хэлсэн. За тэнгууд залгуулаад одоо хажуугаас нь хөндлөнгөөс харж исэн өчигдрийн одоо те ядруухан нэр байсан одоо хүн өнөөдөр ингээд нэлээд бас боломжийн биелэгж явах цунартай. Тэгээд эма хажуугаас нь хараад эма хүлээж байгаараа тантай бас нэг уулзах юм байна гэдэг тийм үг хэлсэн. За ингээ хүний нөөцийн албаны дарга тэр хоёрыг үлдээгээд ингээд өөрийнхөө туслахтаа аваад гараа явсан. За ингээд эма хөдөлж чадахгүй ингээд гайхаад нүдэн бүлтгэнээ сууж байхад тухайн одоо өчигдрийн те одоо танил хүү те тийм хүн маань одоо босч за ямар ч байсан ажлын уулзалтанд амжилттай ингэж оролцсонд баяр хүргэе. Намайг одоо Ватсон гэдгээ энэ компаниг гүйцэтгэх захирал одоо юм хүн байгаа. Тэгээд манайх 1200 ажилтнтай тэгээд намайг таньж байгаа гэж найдаж байна гэж хэлсэн. За тэнгууд яма тэгэлгүй би таныг таньсаа тэгээд танд өчтөр ингээд кассан дээр таарлцсан. Тэгээд өнөөдөр тань дахиад ажил уулзсан дээр таарлтна гэдэг бол үнэхээр бас сонин гайхмаар байлаа гэдгээ хэлсэн. За тэнгууд өчигдөр бол яг хөө ерөнхийдөө би их нартайгаа хамт очдөг байсан, дуртай байсан газар дээр очиж их нарыгаа дуурсчаад буцах замдаа машин нэвтрээд тэгээд асар их бороо ороод тэр дунд би бас нэг айтайхан газар алон кофе уух гад нааш алхаж явсан. За ингээ алхаж явж явах үед төрөвчөө машин дээр одоо мартснаа ойлгосон. За тэгээд үргэлжлүүлээд буцаад очие гэж бодсон боловч за зүгээр ингээд нэг газаа үзээд алхаад үзье. Игэлж ирээ амьдралаар те мөнгөгүй хүний амьдралаар бас амьдрмаар санагдаад ингээд зам дагаж явсаар байгаа. Тэр супермаркетад орж ирээд тэгээд тэндээс бас үлдсэн задгаа мөнгөөрөө юм авах гэж байхад чиний тусламжаар би бас ингээд хоолундтай болж чадсан гэдгийг хэлсэн. За тэгээд энэ бол ямар нэгэн те юм найруулсан жүжиг ч юм уу тоглолт байгаагүй яа харахгүй л миний амьдралыг тэгээд таарсан. Тэгээд яг тэр үе тантай таарлцсан. Тэгээд өнөөдрийн хүний нөөцийн албаны даргын өрөөнд бид нар уулзалтууд хийж байхад одоо өнөөдрийн ярилцлаганд орох хүмүүсийн CV дотор бас би чиний CV-г олж харсан. Тэгээд чиний зургийг хараад таньсан. Тэгээд яг энэ уулзалтыг чинь онцолж би одоо ингэж араарч орж ич та нарын тэрцмө чамааг ерөнхийдөө ингэж ажилласан юм аа. Гэтэ чи өнөөдрийн уулзалт гэхээс илүү өчигдрийн гаргасан хүн чанартай бүх зүйлээрээ надад өөрийгөө хин гэдгээ бол танилцуулсан. Тэгээд чиний CV дээр байгаа тэр сургалтын диплом одоо тэ мэрэгсэн байдал энэ тэр гэдэг зүйл бол надад нэг сонирхолтой байгаагүй. Гол зүйл чинь чи яг хин юм бэ гэдэг тэ тэрийг яг амьдрал дээрээ практикээр харуулж чадсан ийм хүн манай компанид хэрэгтэй байгаа. Тийм учраас өнөөдрийн орсон ярилцлаганд ч өөрийгөө тэнцсэн гэж хэлж болно гэж хэлсэн ба. За ингээ юм асар ихээр баярлалаа тэ. Энэ бол миний хамгийн баг сүүлийн шанс байсан гэд. Тэгээ би одоо энэ ажил заавал орох ёстой байсан. Тэгээ та намайг ажилд авсанд баярлалаа гэж хэлсэн. За тэнгуү тэр хүн өчигдөр гаргасан чиний тэр сэтгэл намайг их догдуулсан. Ягаад тэгэхээр би зоосон мөнгөтэй одоо тэгээ орчин үед бол хүн болгон л одоо тэ янз янзын картаар ч юм уу утсан дээр байгаа аппликейшнуудаар одоо ингээ төлбөр тооцоогшуул ингээ дараад явчихдаг юм байсан. Гэтэл чи одоо тэ хамгийн сүүлийн центүүдэд дандаа задгаа центүүдийг ингэж тоолж хүнд ингэж тусалж байгаа чи өөрөө надад асар том сэтгэл төрүүлсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл чи эдийн засгийн хувьд асар хүнд байгаа гэсэн үг ээ. За задгаа зоосон мөнгөтэй явж байна. Тэгэхээр өчигдрийн мөнгө бол чиний хамгийн сүүлийн мөнгө байсан тийм үү гэж асуусан. За тэнгууд эм айгүй өгөөдөлд ороод харин тийм ээ миний одоо гахаан цуглуулж исэн мөнгө байгаамаа. Тэгээ би энэ сарыг энэ мөнгөөр аргалах одоо юм явсан ингээд тэгсэн. Тэнгууд чи тэгээ яагаад надад тусалсан юм бэ гэж асуухад миний ээж аав намайг баг байхад ер нь хэлдэг байсан. Сайхан сэтгэл гэдэг мөнгө төрөхтэй ямар ч холбоо байхгүй. Чи мөнгөгүй байсан ч бас сайхан сэтгэл гаргаад хүнд бас эерэг хандлага төрүүлж болдгоо гэдэг тийм үг хэлж ийсэн байдаг. Учраас би тэгээд мөнгөтэй ч мөнгөгүй ч бас нэг хүнд сайхан хандчих юмсан гэж хичээж явдгаа гэдэг одоо ярилцлагын төгсгөлд бол хэлсэн. За ингээ эм охин одоо ажил тэнцэн гэдэг захиа занаагаа аваа те ажлын байрны тодорхойлтуудаа аваад ингээд одоо энэ том 1200 хүнтэй компаниас бол гараад явсан. За гараад хамгийн түрүүнд одоо таарлцсан зэрлэг түрээлэнд ороод ээж авдаа баярлаа гэдгийг хэллээ те. Охин нь чадсан цааш таалцахгүй гэдэг үгийг хэллээ тийшээ хараад өлмөс мэлмрүүлээ суусан байдаг.